А, Б, С дөрвөн өнцөгт ромб гэж өгөгдсөн бол энэ ромбын талбай нь АЦ-г үржих нь БД-гийн хагастай тэнцвүү гэдгийг батлая. Өөрөөр хэлбэл ромбын талбай нь түүний диагоналуудын үржүүрийн хагастай тэнцвүүг батлана гэсэн үг. Бид ромбын талаар олон зүйлийг мэднэ, тийм үү? Бүх ромб параллелограмм байдаг. Бид параллелограммын талаар ч олон зүйлийг мэддэг. Юуны төрөн ромбын бүх талууд өөр хоорондоо тэнцвүү байдаг. Өөрөөр хэлбэл энэ талууд бүгдөө тэнцвүү байдаг. Мөн параллелограмм учраас параллелограммын диагоналууд огтлцлынхоо цэгээр хагаслан хуваагдана гэдгийг ч бас мэддэг. Хоёр диагоналын огтлцлын цэгийг Е-г тэгвэл БЕ хэрчим ЕД хэрчимтэй тэнцвүү болно. Мөн АЕ хэрчим ЕЦ хэрчимтэй тэнцвүү. Мөн бидний өмнө үзсэн хичээлээр ромбын диагоналууд хоорондоо перпендикуляр гэж баталсан. Иймээс энэ өнцөг, энэ өнцгүүд 90 градус болно. Тэгэхээр ингэж бодвол хамгийн амархан байх болно. АДЦ гурвалжин АБЦ гурвалжинтай тэнцвүү гэдгийг хараад нэгийнх нь талбайг хоёроор үржүүлчихвэл болно гэсэн үг. Энд бичвэл АДЦ тэнцвүү АБЦ-тэй тэнцвүү байна. Учир нь талын шинжээр тэнцвүү болж байна. Энэ тал энэ талтай тэнцвүү бөгөөд АЦ буюу энэ тал энэ хоёр гурвалжинд хоёуланд нь ерөнхий байна. Тэнцвүү хоёр гурвалжны талбай мөн тэнцвүү байна. Иймээс ромбын талбай гэдгийн гадуур нь ийм халдаар тэмдэглэдэг. ABCD-гийн талбай ABC-гийн талбайг үржих нь 2 болно. Арай дэлгэрүүлээд ойлгомжтой бичих юм бол ромбын талбай энэ хоёр гурвалжны талбай нийлбэртэй тэнцвүү буюу ABCD-гийн талбай тэнцвүү ADC-гийн талбай дээр нэмэх нь ABC-гийн талбайтай тэнцвүү. Энэ хоёр гурвалжны талбай тэнцвүү учраас нэг гурвалжны талбайг нь алаад хоёр дахин авсантай ромбын талбай тэнцвүү байна. Тэгэхээр хоёрыг үржих нь ABC-гийн талбай гэсэн үг. Одоо ABC гурвалжны талбайг олъё. Дурын гурвалжны талбай нь түүний нэг талын уртыг түүнд буусан өндрийн уртаар үржүүлсэн үржүүрийн хагастай тэнцвүү байдаг. Жишээлбэл ABC-гийн талбай тэнцвүү 2-1-ийг үрждэг нь нэг талын урт буюу B-г үрждэг нь түүнд буусан өндрийн урт буюу А-шийн үржүүртэй тэнцвүү байна гэсэн үг. Бидний бодлогоонд энэ B болон AC хэрчмийн урттай тэнцвүү, H бол BE хэрчмийн урттай тэнцвүү учраас ромбын диагоналууд хоорондоо перпендикуляр байдаг. Иймээс AC BE-тэй перпендикуляр. Гурвалжны өндөр гэдэг бол буусан талтаа перпендикуляр байдаг. Иймээс ABC гурвалжны хувьд BE хэрчим AC тал дээр буусан өндөр болж байна. Мөн BE хэрчим бол BD хэрчмийн хагас гэдгийг сануул. Ромбын талбай нь 2-1-ийг үржих нь AC үржих нь 2-1 BD болно. Энд чинь зөвхөн энэ будсан гурвалжингийн талбай тийм ээ. Ромбын талбай хагас шүү дээ. Нийт талбай нь түүнийг 2-оор үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ мэдээллүүдийг ашиглаад ABCD-гийн талбай нь ABC-гийн талбайг 2-оор үржүүлсэнтэй тэнцвүү. Харин ABCD-гийн талбай нь үүнтэй тэнцвүү. ABC-гийн талбайг энд олсон байгаа. Тэгэхээр 2-1-ийг 2-1-ээр үржүүлээ 4-1-ийг үржих нь AC үржих нь BD. 2-ыг 4-1-ээр үржүүлээд 2-1-ийг үржих нь AC үржих нь BD. Хэлбэрхэн хариу гарчихлаа. Бид энэ хичээлээр үзээгүйч параллелограммын талбайг олох өөр ерөнхий арга байдаг л та.
Үндсэндээ суурийг өндрөөр үржүүлнэ гэсэн үг юм. Ром чинь параллелограм байдаг болохоор бид тэр томыг ашиглаад бодсон ч болно л та. Гэхдээ ромбын хувьд диагоналуудын урт мэдэгдэж байвал ромбын талбайг диагоналуудын үржүүрийг хоёрт хуваагаад олцоож болох нэ гэдгийг сая бид батллаа.